29 кг-ыг байх нь метр куб штэ. Тэгэхээр энд байгаа. Тэгэхээр энэ агарын нэгтийг гуруула грамм сантиметр куб шилжүүлвэл энийг хэдэд хувааж өгөх нь? 1000 хувааж өгөх нь. Тэгэхээр хэд гарах юм? Тэгэхээр тэгээд хэдэн тэг байх юм? Ийм байх үгүй юу? Буруу юу? Мөр байх юм. 1000 хувааж. Тэгэхээр одоо эндээс та 1000 хаваа. Тэгэхээр нөгөө нэгжийн шилжүүлгийн оронд нэгтэх чинь 1000-аар л байх нь шүү дээ. Ийм байх нь. Ийм баг нэгт. Одоо эн чинь юу болж байна? Энэ дээр бас биччихээрэй. Грамм тэр тооны хавар даарчуд хоёроо биччихээрэй бас. Грамм сантиметр куб. За. Энэ агарт 200 г дүүжилж байгаа дээр Архимедийн хүч байгаа юу? Бага тийм үү? Тийм биз агаас ч бодиттой байгаа юм чинь доороос нь өргөж өгч байгаа. Яагаад тэрийг нь тооцохгүй байдгийг тэгэхээр ийм маш бага нэгттэй юм чинь өргөж байгаагүй нь баг мэдэгдэхгүй байх нь шүү дээ. Тийм учраас агаарт энийг нэг их тооцдоггүй байх нь. Усныхаас 1000 дахин бага учраас. За одоо энийг яах ёстой вэ одоо? За энэ ус руу хийлээ. За тэгэхээр юу болж байна? 200 г мастай бие чинь эндээ тэгэхэд энэ ойлголт их зөрүү гаргадаг ш. Энэ ингээд масс нь багасч харагдаад байгаа юм. Масс нь багасч харагдахлаар энийг яг юу гэж ойлгох юм гэхээр энэ бол зүгээр агаарт байгаа энэ агаарт байгаа энэ ил хэсгийнх нь л масс гэж ойлгоорой. Энийг бас сайн нэг жим зурвалгийн чинь шалтгаан энэ юм баг ш. Тэгэхээр энэ хөнгөрөөд байгаа үстэй. Тийм бааз. Хоёроо. Энэ хөнгөрөөд байгаа. За. 200 г мастай биеийн жин ган холбоо 1000 хуваагаад тийм үү. За одоо биеийн жингээ олно. Энэ агаарт байх биеийн жин. Энийг тэрийг бичээрэй. Агаарт байх үеийн биеийн жин олъё. Агаарт байх. За тэгэхээр агаарт уг нь Архимедийн хүч үйлчилж байгаа тэр маань тооцогдохооргүй баг болж таарсан тийм ээ. За тэгэхээр энэ массныхын оронд хэдийг тавих вэ? 0.2 кг-ыг тавих нь энэ агаарт байгаа. За үржих нь энэ G маань юу гэж юу боллоо? G бол хүндийн хүчний дуураар хоёроо хүндийн хүчний тогтмол. Тий. За тэгээд энэ тэнцүү хэд гарах юм? Энийг үржүүл таяа. За 1962. 1962. За энэ килограммтай хураагдчихна. Тэгэхээр юу? Ньютон. Тэгэхээр энэ ньютон. Тэгээ эн чинь ойролцоогоор гэж бичээрэй. Ойролцоогоор хэдэн ньютон болох юм? 20 ньютон. Ойролцоогоор 20 ньютон. 20 ньютон. 20 ньютон юм дээр. За ингээд юм болцсон. Одоо энэ маань жин хэд байгаа вэ? За би энэ утас дугаараад энийг одоо энэгээр бодох. 126 граммаар жингийн олох. Энэ бүтэн орсон шүү дээ энэ дотор тий. За тэгсэн чи одоо усанд орсон чинь хэдэр бодож байгаа нэг 120 2 126. Холбоо байгаа юу? 126 байгаа. Энд чинь хэд болох юм? 0 энэ болно тий. За. Одоо энийг нь хаана авах вэ? Энийг нь усанд бүрэн орсон үед. Усанд бүрэн энийг ингэж бүрэн дүрэгцэн гэж ерөнхийдөө ингэж ярьдаг. Дүрэгцэн үеийн бие энэ чинь. Дүрэгцэн
тэнцүү үеийн биеийн чинь. За. Үеийн биеийн чинь. За тэгвэл энэ чинь за Монгол англи хэр холиод явааш гэсэн. За энийг 10-аар үржүүлчихлээр хэд гарах вэ ер нь? 0 нэг орон урагшлах юм чи 126 юм уу? Мөн үү хоёроо? Мөн. Тэгээ 126 нөлтөн болох нь. За энэ ойролцоолыг орхичих. За тэгсэн чи эн чинь ийм бага зинтэй боллоо штэ. Тэгэхээр энэ туршилтан дээр энэ массын тухай яриад тэгэхээр энэ бас агуулгын үед биш болчиход байгаа юм даа. Яагаад тэгэхээр энэ бие чинь масс нь бага болчих нь гэх юм бол гэхлээр чинь энэ бие чинь тал нь байхгүй юм шиг болчих чинь гэсэн үг. Гэтэл энэ бие чинь бүтэн хэвээрээ байгаа шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр энэ бол ингээ багсан энэ юу гэсэн үг гэхээр масс нь ямар юм? Тогтмол гагцхүү жин нь багассан. Жин нь багасна. За жин багасна гэдэг чинь юу гэсэн үг юм? Дэлхийн татах хүчний эсрэг хүч яасан байж таарах нь. Үйлчилсэн байж таарах нь. Тэр нөгөө эсрэг тоон дээр чи ийм бодлого болоо явчихж байгаа зү. Энэ x. Тэгэхээр x тэнцүү юу юм? Математикээр бодох юм бол энэ 9.1874. Ааха. Тий. Тэгэхээр сөрөг байна гэдэг чинь хүндийн хүчний ямар байж таарах нь? Эсрэг чигтэй байж таарах нь шүү дээ. Тэгэхээр энэ усны нэгт чинь агаарын нэгтээс 1000 дахин шахуу илүү учраас энэ биеийг ийм хүчээр тэгэхээр энэ одоо энэ олсон энэ x маань хэний хүч гэж таарах нь? Энэ бол бид нар хэний хүчийн тухай яриад байгаа л одоо R дураараа архи меди хүч болж таарах нь шүү. Тэгэхээр энийг нь том А ус гэж архимеди хүч. За тооцоолыг харсан чинь энэ том G-гэр бол хүндийн хүч чинь байгаа. Биеийн чинь mg мөн байгаа. Тэгээ энэ нөгөө гравитацийн хүч. Гравитац гэдэг чинь орсоор таталцал гэсэн үг. Тэгээ тэр нь ингээд английнхаар G үсэх болчиход байгаа. За энэ болох тэр нөгөө архимеди хүч. Хүч тэнцүү энэ нөгөө биеийн эзэлхүүн энэ юуны нэгт байна. H2O нь юу юм? Усны нэгт үржих нь юу вэ? Нөгөө G тогтмолч юм байна шүү дээ. Тийм ээ? За дараа нь бас энэ дээр нэг зүйл яригдана. Энэ биеийг ингээд хийчихлээр энэ усын дүүрэн энэ хоосон сав байсан шүү дээ. Тийм ээ? Энэ хоосон сав. Энийг жоохон багасгачих тоон харагдахгүй юм. Агуу юм. Нэг мистер арчиг үзсэн байна. За одоо тэгээд энэ үг нөгөө масс нь хэмжиж ирэх хэдийн хэмжээний ус асгарсан гэдэг юм. Тэгээд энд нэг тоо заагадаг нөгөө бичлэгэнд орчод энэ орж ирэхгүй. Нөгөө тоон энэний эсрэг нь л байгаа л да 126 юм чинь тий энэ болцсон. За дараа нь энтэд яах юм гэхлээр одоо эн чинь энэ хараа нөгөө хүч хэмжээд байгаа юм. За тэгсэн чи энэ юу вэ? Энэ 200 г масстай биеийн жин чин хэд болж бодлоо гуруулаа. Энэ хараа 200 г-х чинь 20 ньютон болж байна. Тийм үү? За тийм. Тэгсэн чи эн чи энд ингээд хараа 30 ньютон гэж ойлгоно. Энэ 3 байгаас яа тэр энд нь дахиад нэг сав хийцсэн байна шүү дээ. Сав дүүжилсэн. Тэгэхээр энэ нь 10 ньютон, энэ нь 20 ньютон. Одоо тэгж энийг харах гэдэг юм баг та. За одоо тийм энэ сав нь хоосон байгаа шүү.
За хийхлээр одоо нөгөө жин хөнгөрөөд масс хөнгөрнө гэж ярихгүй шүү. Энэ дэр массыг олон дахин багш нь анхааруулж хэллээ шүү. Масс хөнгөрөхгүй жин хөнгөрнө. За ингээд тэгээд тэгэхээр хараа тэр энэ багсаад тэр заалт. Багсаа за бүх би орчлоо. Одоо яах вэ гэхээр энийг нэхлээд дарчихлаа. Энэ усыг хийсэн чинь буцаад нөгөө анх агаарт байсантайгаа адилхан болчихж байгаа. Тэгэхээр энэ рүү асгарсан ус чинь энэ биеийн эзэлхүүнтэй тэнцүү хэмжээний ус асгарсан байгаа. За одоо энэ дээр тэгээд Архимедийн хүчин дээр тэр дараагийн зүйл орж ирнэ. Миний бодолт энэ ингээ болчихж байгаа юм байна. За тийм юм 200 г байгаад явлаа. Инглээ. За тэгээд нөгөөтгч явагдах юм байна шүү дээ, тий. Энэ яг гэдэг. Энэ шар дээр даруулъя. За энэ одоо дүрм бичнэ. Баахан дүрм бичнэ. За нэгдүгээрс би таарх урт өгүүлбэрээр бичиж байгаа шүү. Тэгэхээр нөгөө хий дотор ч гэсэн энэ бас хэрэгждэг байх нь байна шүү дээ. Тэгээд за одоо тэгээд ингэм. Тэгэхээр чи нөгөө хий ба шингэний эзэлхүүн өөрчлөгдөн шүү дээ. Тэгэхээр энэ эзэлхүүний өөрчлөлт чинь тэр за энийг ингэж өчлөө шүү. Тэг өсөж юм нэлээ. Түрэгдсэн шингэн мэдөө. Эсвэл түрэгдсэн юу ээж таарах юм? Хий. Юу гэдэг бол би энэ чи Монгол дээр явчихад байгаа юм. Тэхэ гэдгийг юу гэж ойлгох нь вэ? Түрэгдсэн хий, түрэгдсэн шингэн гэж ойлгох юм шүү. Одоо цаашаа явахад ерөөсөө суурь өмнөхий чинь сайн дав. Энэ болохоор биеийн дүрэгдсэн бэ үсэг бие. Биеийн дүрэгдсэн хэсгийн эзэлхүүн чинь энэ нөө шингэний энэ болохоор шингэний эзэлхүүний өөрчлөлт шүү. Тэр юм бичээ. Шингэний эзэлхүүний өөрчлөлт. Энийг л маш сайн олоод харчвал Архимедийн бодлогыг ямар ч хөвгт додчихдаг юм уу. За нэгдүгээрт ийм дүрм бичгэнэ гуруулаа. За одоо хоёрдугаар дүрм. Архимедийн хүчин түрэгдэж гарсан шингэний жинтэй тэнцүү. Энийг Архимедийн хууль гэдэг. Үүнийг бичгдэд байна. Үүнийг Архимедийн хууль гинэ. Хууль нь энэ юм бэ. За тэгвэл Архимедийн хүч тэнцүү хаана Архимедийн энэ. Энэ Архимедийн хүч чинь
За яг бодоход яадаг томьёогоор нь багш нь бичиж өгöd баг шүү. За тэр цуг яваад байна. Ай. Хаацсан. За Архимедийн Монгол төр юм. Архимедийн хүч тэнцүү. Энэ нөгөө биеийн жин өөрчлөгдөд нь штэ. Тэм хоёроо. Тийм. Агаарт байснаас сая усанд чинь биеийн жин нь багасчихсан штэ. Тэгэхээр тэр биеийн жингээ энийг нөгөө одоо гуруулаа юу гэж өчөх нөө гэхээр за ганцхан шингэнээр явчих. Одоо хийгээ орчих. Төрөгцсөн шингэн. За энэ төрөгцсөн шингэн юутай тэнцүү юм бэ гэхлээр агартх жин гэж бичлээ. Тэгж бичгдэг юм. За их сайн бичиж өгнө таарт. Чи бол одоо дахиад энийг гогор орчих. За дандаа хоош. Гарчаад байна. За энэ яах гэдэг юм чи. Энийг би өөрөө тэр нэг нь илүү бол дээдлэх нь илүү болчихлоо. Энэ бол агартх жин. Тийм ээ. Агартх жингээс хаана байгаа жинг хасч өгнө. Ус буюу шингэнд байгаа жинг хасч өгнө. Энэ өөрчлөлт чинь тэрнтэй тэнцүү байна. Шингэнд жин гэж иш үсгэр бичих гэдэг байна ш. Монгол дээр. За энэ ингэх нэ. За 3-дугаарт нь үгээр томьёо бичиж өгчнөө таа. Архимедийн хүчийг басах. Хүчийг яаж болох юм гэхлээр за шингэний нэгтийг үржих нь энийг товчлоо хүндийн хүчний юу тогтмол. За энийг юу яачих вэ? Энийг таар тогтоохын тулд нөгөө заашгаа дугаар 981 байна. Тэгэхээр зарим юм дээр энийг ч бас 981 бодвол хариуг нь гаргана. Зарим дээр нь болох дээр 10-аар нь бодвол ойлгосон те таар энэ зөрүү гарч ирнэ юм уу? Тийм. За энэ тэгээд энд нөгөө төрөгцсөн шингэний эзэл хөө. За ийм томьёо болно. Чи хэд ерөнхийдөө байдаг юм чинь нэгээр нь яваад чиглэлч юм. За энд нь шингэний нэгт. Одоо саяны томьёогоо бичиж байгаа гуруулаа. Шингэний нэгт үржих нь G. Энэ G чинь нөгөө цаад энэ тогтмол тоо гэдэг байгаа боловч цаана энэ хүндийн хүчний юм яваад байна шүү дээ, тийм ээ. За үржих нь энэ эзэлхүү юу гэж өчгөлөө төрөгдсөн шингэн. Бие эзэлхүүн биш шүү. За энэ тэгээ одоо энэ массынх нь оронд энэ хоёрыг орлуулчих нь шүү дээ. Одоо математик дээр юм боддог шүү дээ. Нэг нь олимпиад үлдэж байгаа, нэг нь математикийн сонгоны хоёр хүүхэд юм чинь. Тэгэхээр биеийн жин чи ийм хэлбэртэй болоод ирэх юм байна. За тэгсэн чи одоо энэ биеийн жингийн томьёог энэ Архимедийн хүчтэй ингээд юу яасан чинь жисэн чи энэ хоёр ер нь адилхан байгаад Архимедийн хүчтний шингэний нэгт жин ингээд ирсэн бол энд нь та юу тавьчих хүүхдэд. Энэ болгоны дараа энд нь нөгөө би гэсэн юм оруулаад би тай тэнд дандаа бб үсэг тавьчих. Ийм болсон. Тэгэхээр одоо Архимедийн хүч
хүчний томьёотой энэ биеийн жингийн томьёог харьцуулах юм бол энд адилхан хүч байна. Нягт байна. Ямар вэ? Нягт байна. Эзэл хүн байна. Жи байна. Энэ нь ингээд энэ юу? Энэ ингээд савтай ус шүү. Энэ гадна тал нь савтай ус. За таяр өнгөө байвал тэгээд ингээд зураараа энэ гадна тал нь савтай ус. За одоо энэ дотор энэ бий хийцэн. Тэгэхээр энэ угаасаа ерөө савтай ус нь. Тэгээ энийга цэнхэр өнгөөр дүрсэлчин. За одоо бид 3 сая нөгөө бие хөвөх нөхцөл зурах гэж байгаа. Тэгэхээр одоо энэ бодлого бодсонтод адилхан ер нь. За бие хөвнө гэдэг чинь тэр биеийн одоо нэгэн хагас хэсэг нь энэ рүү орцсон байгаа. Хагас хэсэг нь ийшээ орцсон байгаа шүү. Энэний хагас хэсэг нь орцсон. За тэгээд энэ бие орохлоор сая нөгөө эзэлхэн өөрчлөгдөн гэж ярьсан шүү дээ. Эзэлхэн өөрчлөгдөн гэж ярьсан. Тэгэхээр тэр эзэлхэн өөрчлөлтөө одоо ингэж зурна шүү. Энэ савныхаа бэлхэм амсар дээгүүр ирсэн. Одоо энэ дөрөгцсөн хэсгийн эзэлхүнтэй тэнцүү байхын тулд ингээд энэ хэсэг нь нөгөө шингэний өөрчлөлт шүү. Мэдээ энэ хэсгийн шингэний өөрчлөлт. За энэ хөвж байгаа учраас энэ хүндийн төвөөс нь юу болцсон бэ? Эний хүндийн төвөөс нөгөө дээш чиглэх Архимедийн хүч нь их зурагдана. За энэ дээшээ явцсан. Та энийг голоос зураарай. За энэ Архимедийн хүч бол энэ илүү зурагдана. Доороос түлхэж байгаа хүч нь илүү учраас. Хүндийн хүч нь энэ доошоо энээсээ арай бага зурагдана. Хүндийн хүч дандаа хараар зурч. За ийм зураг зурагд. Хөвөх нөхцөл дээр ийм зураг зурагдана. Архимедийн хүч нь биеийн жингээс их байна. Эсвэл усны нэгт нь биеийн нэгтээс их байна. Тэгэхээр энэ дээр юу хэлж байгаа гэхээр энэ Архимедийн хүч чинь нягттай шууд хамааралтай биеийн эзэлхүүн төрөгчийн шингэний эзэлхүүнтэй шууд хамааралтай. Энэ жи чинь тогтмолтой юм чинь. Биеийн жин чинь нягт ба энэ эзэлхүүнтэйгээ бас ямар шууд хамааралтай. За ингээд бие хөвөх нөхцөлийн тухай ярьчлаа. Одоо дараа нь ямар байж болох вэ? Одоо энэ харьцаанууд одоо бид нь шингэн дотор би за шумбах гэж хэлнэ. Шумбан гэхлээр тэр чинь живээгүй, хөвөөгүй яг дунд хэсэгт байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр ямар үед шумбах юм гэхлээр биеийн нэгт нь шингэний нэгттэй тэнцүү, биеийн жин нь Архимедийн хүчтэй тэнцүү. За тэгвэл саяны зургаа тэгэл өөрчлөлт зурчихна. Хүмүүс усанд осолдчихжээ. Тэгээд живэд осолддог. Тэгээд дараа нь тэд нар чинь буцаад усны гадар дээр гараад идэг. Биеийн дүүрэн нөгөө ус болцсон байна гэдэг шүү дээ. Биеинд нь ус нэвччихнэ. Одоо биеийн эзлэхүй их. Биеийн жин их. Живэх нөхцөл. За живэх нөхцөл гэдэг ирчихлээр за багш нэг хаал хонголох чинь. Хүндийн хүчил урт болгоод зурчихна. Энийга. Чимдээ байж байгаа би чамд нэг юм хэлж за хийшөө. Би одоохон. За одоо энийга өнөө би алга болгочих байсан. Биегүй юм зурх гэж. Эмэн одоохон хүүгээ авлаа. За. Босгох. За ингээд би живэх нөхцөл
За ингээд Архимедийн өчнөд тухай бүх зүйл болсон. Миний компьютер